Нэгдүгээр өчигдрийн мэдээллийг би орчилж сонссонгүй зүгээр фэйсбүүкийн мэдээлэл одоо сошиал орчны мэдээллийг сонслоо. Яг ямар мэдээлэл хийсэн гэдгийг сонссонгүй. За хоёрдугаарт энэ өөрөө ямар нэгэн хууль зөрчиод шууд худалдаа авалт хийсэн тохиолдлууд Дархуул аймагт нэгч байхгүй. Тэгэхээр энэ мэдээллийн зөрүүтэй үйл ажиллагаанууд явагдаад байна гэж бид ойлголоо. За энэ шалгалтын ажлын хэсгийнхэн манад ирж шалгахад анхнаасаа л ерөөсөө бидрийг буруутгах зорилготойгоор л тайлбар тавиад ахад л мушгаал буруутгах зорилготойгоор л ирж шалгасан юм ажил хэсэг. За тэгээд өчигдөр одоо энэ мэдээлэл нь үнэхээр яг энэ байдлаар гарч байгаа бол харамсалтай байна. Нэг иргэдэд өгж байгаа буруу ойлголт нь Дархуул аймагт хийж байгаа энэ худалдаа авалтууд бүгд одоо юу гэдэг анхнаасаа эрэхтэй за ийм төрлийн ажлыг тэдэн өргөр хийнэ гэхэд нь ямар нэгэн сонгон шалгуул зарлахгүйгээр шууд одоо бодгирлийг дуудаад юм уу одоо төлгөөнийг дуудаад өгцөн шиг ойлголт иргэдэд өгч байна. За ингэж байгаа бол өнөө өөрөө хууль бус ажиллагаа болно. Яалтч. Тэгэхээр энийг хэрэгжүүлж байгаа төрийн анх шатны нэгж байгуулах худалдаа авах ажиллагааны газар хөгжлийн бодлого хэлтс чинь ийм юм хийхгүй шүү дээ. Мэдээж энэ чинь мэрэгчлэр яг энэ чиглэлээр ажиллаж байгаа энэ байгууллагууд чинь энэ үйл ажиллагаануудыг хуулийнхаа дагуу процедураар нь хийсэн ийм ажлууд. За энийг баталгаажуулж засаг дарга гэрээ байгуулдаг гэсэн үг. Тэгэхээр би энэ дээр нэг зүйл дээр итгэлтэй байгаа нь дарханчууд ч гэсэн маань нэг зөв ойлгосоо гэж болж байна. Төрийн худалдаа авах үйл ажиллагааг хэн нэгэн сайн дураараа шууд одоо худалдаж авдаг ийм үйл ажиллагаа байхгүй. За энэ өнгөрсөн хугацаанд болсон процедурууд шууд гэрээ гэдэг энэ ойлголт нь удаа дараа зарлаад эзэнгүү нөгөө эзэд нь тэр ажлыг хийхгүй байх сонирхолтойгоос нөгөө энэ ажлууд чинь ингээд удаагаад үлдээдэж шít. Тэгэхээр тэр улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт чинь нөгөө зориулагдах хөрөнгөндөө зарцуулахдаггүй хөрөнгөнд татагдах ийм ажлууд худалдаа ажиллагааны хуулийнхаа дагуу зөвлөмжөөр шууд гэрээ байгуулах хүсэлтүүд ирдэг. Тэрийг нь бас аж ахуйн нэгж байгууллага санал тавиад манай энэ ажлыг хийгээч гэдэг саналыг тавьжиж одоо сонгон шалгуултыг хийдэг ийм ажлуудыг ингэж одоо буруу нийлж зарлаад байгаа нь үнэхээр харамсалтай байна. Та бүхнийг бас энэ мэрэгжлийн байгууллагуудаас буюу хөгжлийн бодлого хэлтс худлаа ажиллагаанаас энэ мэдээллийг илүү тодруулаасаа гэж хүсэж байгаа. Тухайлбал би нэг 2-3 ажлыг хэлье. Ялангуяа 21-22 оны үед ковидын дараа бол энэ үнийн өсөлтөд шалтгаалж улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт хийж байгаа ажлууд дээр маш олон ажлууд энэ улсын хэмжээнд маш олон ажлууд нөгөө сонгож сургалтгүй болсон. Өөрөөр хэлбэл иргэд оролцох сонирхолгүй болсон. Нөгөө ачаа дээврийн олон дахинаар нэмэгдсэн бараа батраалаа татж авахаас ахуулаад. За энэ үед юу болсон хэр тавигдсан тендер худалдаа авалтууд маань бүгд эзэнгүү өөрөөр хэлбэл тэр бүтээн байгуулалт ажлууд хийгдэхгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр тэр чинь нэг зардал нь, хоёр зардал нь, гурав зардал нь, хоёр зарлаад одоо ямар нэгэн эзэн сонгож харуулдаггүй байх юм бол дараагийн шатны буюу шууд худалдаа авахыг аж ахуйн нэгж байгууллагад санал тавьдаг ийм хуультай. Энэгээр аж ахуйн нэгж байгууллагыг оруулсан ажил гэсэн үг. Тухайлбал бид нар одоо 15 дугаар үеийн Мобикомын улзураас 8 дугаар сөрөөр явж байгаа замыг яриа л да 4 игний энэ зам. Энэ тухайн үед зарлагдаад аж ахуйн нэгж байгууллагууд орохгүй энэ төсвөр энэ ажлыг хийхгүй гэдэг одоо нэг ч одоо худалдаа авалт хийгээд компани ирээгүй гэсэн үг. Тэгээ хэрвээ энийг бид нар энэ хуулийнхын гаргалгааг ашиглаж дараагийн аж ахуйн нэгж байгууллага санал тавьж энэ гэрээлж энэ ажил хийгээгүй бол өнөөдөр энэ ажил хийгдээгүй энэ хөрөнгө татагдал өнөөдөр дарханд энэ ажил хийгдээг байгаа гэсэн үг. Замын ялгаагүй хүнсний уулзуурын доотлын зам байна. Одоо бидний тэр 4 игний тавьсан одоо хүнсний зам гэж нэрлэдэг зам. Мөн л адилхан худалдаа авалт хийгээд зарлаад сонгож авалт хийрэг. За хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Дархан сумын уулзуураас фризер хүртэл авцсан байгаа. Сонгож харуулад авсан эзэн нь энэ ажлыг хийхгүйгээ хаяа явуулсан. Тухайн газрыг бид нар хийгээч та нар нэгэнт гэрээгээр сонгож шалруулад авсан юм чинь ажлаа хийгээч гэд удаа дараа гуугаад хийчихдэг. Тэгээд одоо би гэрэнтал буюу одоо манай Дархан аймагт анх удаа гүүрэн байгууламж хийсэн компанийг танах энэ ажилд оролцоод хийгээд өгөөч гэж гуйж. Яг бодит амьдрал дээр амьдрал ямар яг энэ ажил яаж явдггүй гэдгийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байгаад. Үндсэндээ бол сүүлийн 21, 22, 23 онд бол аж ахуйн нэгж байгууллагыг одоо сонгож шалгуулсаас илүүтэй баг гууж ажил хийх нь илүү байсан. Яг бодит амьдрал. Энийг одоо яг ажил хариуцсан хүмүүс бол бүгд хэлнэ. За одоо хамгийн сүүлийн чинь манай Дархан арена шүү дээ. Дархан аренаг одоо 13 жил хийгээд хийж чадаагүй. Тэгээ хамгийн сүүлд нь одоо улсын төсвөөр хөрөнгө тавьж өгөө тэр тавьсан хөрөнгөөр нь 9 тэрбум төгрөгөөр нь оролцох компани олдоогүй. Яг гэвэл энэ 13 жил зурцсан энэ зурмаг дээр хэн орж ажиллах юм бэ? Маш олон ажлууд нь тодорхойгүй, хийсэн ажлууд нь эзэнгүй болсон. Тэгээ сүүлд нь бид нар яасан гэхээр худалдаа авах ажиллагаа зарлаад эзэн олдохгүй болохоор нь аж ахуйн нэгж байгууллага компаниудад ялангуяа төрийн байгууллагууд хүсэл тавьж манай энэ ажлыг аваад хийгээд өгч. Тэгээд барилгын зэргийн 119-ыг авч хийсэн байх ч гэдэг. Bod жишээ нь өнөөдөр энэ одоо Дархан арена биш. Тэгээд эдгээр ажлууд хэрүү энэ хуулийн гаргалгаа гаргаж бид нар тэр сонгож шалгуултыг дараагийн шатны сонгож шалгуулт. Энэ чинь дараагийн шатны сонгож шалгуулт байхгүй юу? Дараагийн шатны сонгож шалгуултыг хийж энэ ажлуудыг хийгээгүй бол өнөөдөр манай Дархан аймагт хийгдсэн том бүтээн байгуулалт замууд одоо энэ музей номын сангийн барилга зогссон байгаа. Дархан аймагт арена өнөөдөр ороогүй байгаа. Дархан хавтатын зам байхгүй байгаа. Энэ гэрэлтүүлэг өшөө энэ ямар ажлууд вэ? 15 дугаар агуу шинээр давтж байгаа дулааны шугам шүлжээний ажил хийгдэг үл байгаа. Эвэл юм байгаа. Тэгэхээр энэ өөрөө өнөөдөр мөрдөж байгаа Монгол Улсын хуульд мөрдөж байгаа энэ худалдаа авах ажиллагааны хуулийг илүү сайжруулах ёстой гэдгийг бид нар харуулж байгаа. Энийг бид нар шалгалтын ажлын хэсгийнхэн ч маш сайн хийсэн. Энэ дээр нэг зүйл дээр би бүр нүүр бардан бэлхэн Дархан аймаг авилга ашиг сонирхолгүй тэргүүний аймаг болох зорилготой.
энэ гэрээ байгуулад ажилласан компаниудтай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил юм уу авилгалтай холбоотой асуудал бол энэ дээр харин хариуцлах асуудал яригдж болно. Огт тийм зүйл байхгүй учраас энэ ажил явуулахын үүднээс өнөөдөр мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлж ажилласныхаа төлөө дархуул амт бүтээн байгуулалт хийснийхаа төлөө буруутна гэвэл өөр хэрэг. Тэгэхээр энийг бол одоо би өчигдөр мэдээлэл сонсоогүй. Гэхдээ зөвхөн иргэдээс авж байгаа мэдээлэлээр бол их буруу ойлгож тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл одоо чинь таны надаас асууж байгаа ойлголтоор дархуул амт энэ ажлыг тэр бүн дөрвөр зам тавиараа гэхэд нь ямар санаж гаргал хийхгүй байжгаад дөржиг дуудаад маа дөржөө чи энийг хийчих гэж өгж байгаа юм шиг. Тийм утгатай ойлгочвол энэ ч өөрөө буруу байхгүй. Гэтэл тэр дөржид өгсөн ажлыг урд нь зарлаад одоо бид нар нэг хамгийн сүүл яриад байна шүү дээ. Тэгээд сүүлд нь улс юу гэж биднээс нэгтгэхгүй бол та нар тавьсан төсвийн хөрөнгө оруулалтаа шингээж чадсангүй гэдэг асуудал ярьдаг. Их хурлын гишүүд бидний бас нэг загнадаг тийм. Одоо хамгийн сүүлийн жишээ шүү дээ. Ангиогоор одоо бидний шүүмжлэл байгаа. Гэтэл бид нар өнгөрсөн оны 1 сарын 24-өөс эхлээд 8 удаа зарласан. Тэгээд зарлаад гарах болгонд нөгөө компаниуд нь гомдол гаргаад тэгээд тэр шудраг өсөлтийн газар дээр очиод манай шалгаруулсан үйл ажиллагааг хүчингүй болгочих. Ингэж явсараад он гарчих. Тэгэхээр эн чинь яг энэ худлаах ажиллагааны процедур чи өөрөө ийм олон үе шаттай хүндрэлтэй байдаг гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Энэ бол төрийн ажил хууль дүрмийнхэн дагуу явсан учраас би бол энэ дээр нэг санаа зовоод одоо тэгж хилжлээ гал улсын хэмжээнд муу нэртэй муухай данстай болчлаа гэл тэрний ардаас тайлбар хийх гээд явах хүсэл алга. Таныг одоо өнөөдөр сонирхсан учраас өөрөөс чинь танд одоо тодорхой тайлбарыг өгье гэж бодож ингэж өглөө.